За сайн байна уу сонсогчдоо. Өнөөдөр Кредит банкны подкаст номер 5 эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн зочноор Ард санхүү нэгдлийн хувьцаат компани хөрөнгө оруулалт хариуцсан газрын захирал эрхэм инх сайхны амар хэсгэлэн оролцож байна. За Кредит банкны урилгыг хүлээж авч оролцож байгаа танд баярлалаа. За урьсанд баярлалаа. За өнөөдрийн хоёулангийн маань ярих сэдв гэдэг хөрөнгө оруулалт руу. Хөрөнгийн зах зээл рүү таны илүү мэрэгсэн салбар гэж ойлгох юм уу? Одоо миний судалсан мэдээлэлээр болол тэр таны илүү мэдлэг хоригдлуулсан салбарыг ярих тийм төлөвлөгөөтэй байгаа. За орд Ард санхүү нэгдлийн ажил их байгаа юу? Орд ямар ажилтай төлөвлөгөө ажиллаж байгаа? Манайч тэгэл дандаа л бүжгэнжийдэг газар л та ингээд шинэ бүтээгдэхүүн байнга л гарч идэг. Тэгээд сүүлийн үед бол бид нэр нээлттэй бонд дээр нэлээд ажиллаж байгаа. Манайх одоо энэ зундаа багтаагаад нээлттэй бонд гаргах гэж байгаа Ард санхүүгийн нэгдэл дээр. Нээлттэй бонд гэдэг нь юу юм гэхээр хөрөнгөний биржээр, Монголын хөрөнгөний биржээр л арилжаалагдана гэсэн үг л дээ. Дотоодынхаа. Тэгээд ер нь бол банкны хадгаламж шиг бондоо зарлаа тэрэн дээр хүү авдаг байхгүй. Нээлттэй бонд юм байна тийм. Тэгээд өмнө нь бол хувьцааныхаа IPO-гаар л гаргацсан шүү дээ. Тийм шүү дээ. Манайх ч одоо бирж дээр 4 хувьцаа байгаа шүү дээ. Тийм. Даатгал. Ард санхүүгийн нэгдэл байгаа, Ард даатгал байгаа, Ард кредит байгаа. Тэгээ Монгол шууд байгаа. 4 компани байгаа. Тэгээ түрүү жил бол биржийн нийт арилжааны 40% манай 4 компани л эзэлсэн байлээ. Тэгээд топ 20-д багтсан. Ер нь бол хамгийн идэвхтэй арилжаалагддаг хувьцаа гэж ойлгож байна. За. Товч танилцуулахад би бол таны бас зочныхондоо бас би нэг жоохон жижиг судалгаа хийд юм л да. Яриагаа баяжуулах гээд. Тэгээ бас ижлэгэн бас би 23 дуус сургууль байсан. Тэгээ бас тагаас 23 дуус сургуулийг төгсөөд гадаадд Америкт ажиллаж байгаа, сурж агаад бакалавр, мастера дүүргээд ирсэн. Тэм хүн байгаа даа шүү дээ. За сонсогчдод танилцуулах тийм байна. За тэгээд сая нээлттэй гэж ярьлаа. IPO чинь ерөөхдөө одоо юу гэдэм бэ? Одоо хоёулаа сонсогчдоо яг л хөрөнгө оруулалтын зах зээл, хөрөнгө оруулалт гэж юу хувьцаа авах, зарах гэх тэрний талаар зүгээр бasic мэдээллүүдэл өгөхөнд тулд ярина тийм. IPO гэдэг маань болохоор тодорхой байгууллагын тодорхой ширхэг хувьцааг нээлттэй гадаадд гадагшаага бодлоотой байгаа зүйл. Бүр одоо 100% гэж бол одоо бас байх уу? Тэрийг одоо нээлттэй гэж ярих уу? Үгүй. Ихэнх компаниуд бол нэг 20%, 25% хувьцаал гаргаж байгаа. 100-ны тий. 100-ийнхаа. Тийм. Тэгэхээр цаадалт нь 70-80% нь бол үлдчихэж гин гэсэн үг тийм ээ. Үндсэн том хувьцаа эзэмшдийнхаа гарт. Гэхдээ яг үргэлжлүүлээд ингэ гаргаад иж болно. Манай зах зээл дээр бол ер нь компаниуд их хвчлэн нөгөө хувьцааных нь эзэмшлэн төвлөрсөн байдаг. Зарим компаниуд бүр 95% хүртэл 96%. Зөвхөн хөрөнгөний бирж дээр одоо 3-4% арилжаалагдаж байна гэсэн үг. Харин сүүлийн үед бол компаниуд харин ч их 20%, 25% гэдээ гараад байгаа. Тэгээд энэ ер нь бол ихсээд ах юм бол ер нь бол ихэнх хувьцаа нь бол одоо нээлттэй хөрөнгөний биржээр хүмүүсийн гар дээр очих гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь бол ингээд хувьцааныхын төвлөрөл нь багасаад ах юм бол манай захад илүү сайн талтал юм байна. Яагаад тэгэхээр нөгөө их бага хувиа нийтэд санал болгочоор нөгөө үлдсэн том хувьцаа эзэмшигч нар чинь өөрсдөө ингээд шийдвэрээ гаргаад юм хүчтэй байгаад идэх байхгүй. Ихэнх хувьцаа ингээд олон нийтэд санал болгочих юм бол тэр хүмүүс чинь бас тус руу ороод бас компани шийдвэрүүдэд оролцож эхлэв шүү дээ тийм. Тэгээд түрүүн хэлсэнтэй IPO гэж одоо юу юм бэ гэдэг чинь IPO гэдэг чинь initial public offering гэдэг л үг л байхгүй. Тэгэхээр initial public offering гэдэг чинь анх удаага хувьцаагаа нийтэд санал болгож байгаа л гэсэн үг. Одоо хаалттай HGG байсан компани бирж дээр хувьцаагаа зараад хувьцаат компани болчихсон гэсэн. За тэгээд тодорхой нөгөө 100% хувьцааныхаа хэдэн хувийг гаргах нь бол тэдний өөрсдөө сонголт. За тэр процесс ер нь хэрэг удаа явагддаг юм. Мэдээж санхүүгийн зохицуулахороо бас хариалгах хорооноос зөвшөөрөл шалгуур үзүүлэлтэд хангах байх хэрэгтэй тий. Тий, нэлээд ажил болно. Ер нь бол энэ унцаас гаргахад унцаасны танилцуулга гэж юм хэлдэг. Prospectus гэдэг гадаадаар хэлж байгаа. Тэгээ нэг нэлээд зузаан материал болно. Тэгээд тэр материалыг хэн боловсруулдаг вэ гэхээр хамгийн чухал нь бол underwriter гэдэг одоо ингээд хувьцаа бондыг гаргадаг
тэр байгууллага хэлж байгаа санхүүгийн байгууллага. Тэр компани нь болохоор бусад компаниудтай бас хамтарч ажиллана. Ямар компаниуд оролцдог вэ гэхээр аудитын байгууллага оролцож байгаа. Тэр компанийнхаа тайлан балансын үн зөв гэж хардаг. Хуулийн байгууллагууд оролцсон. Хуулийн байгууллага нь яадаг вэ гэхээр энэ компани гэрээ хэлцлүүд нь бас журмын дагуу байсан уу? Гэмт хэрэгт холбогдчихсэн зүйн баталгаанууд гаргана. Тэгээд 3 дугаарт үнэлгээний компани гэж оролцсон. Үнэлгээний компани үнэлээд одоо энэ компани чинь одоо 10 тэрбум 20 тэрбумын үнэлгээтэй үнэн зөв юм байна, бодтой юм байна. Тэгэхээр одоо 20%, 30% хүмүүс санал болгоход нэг ч хувьцааных нь үнэн тэдэн төгрөг байх юм байна. Underwriter энэ бүх мэдээллийг ингээд базаад өөрсдийнхөө төгөлтийг гаргана тийм. Одоо ийм мэдээлэлүүд дээр бид нэр үндэслээд одоо компани хувьцаа гаргах боломжтой гэж үзэж байна. Олон нийтэд борлуулж чадна гэж үзэж байна. Тэгээд хамгийн чухал нь одоо хувьцаа гаргасны дараа энэ компанид өөрт нь ямар одоо мөнгө урсгал байх юм, унах юм уу, тэг үнэн унах юм уу, өсөх юм уу, тэр талаар бас жоохон мэдээлэл өгнө гэсэн үг. Underwrite гэдэг чинь бол ер нь гэрээний доотлолт ингээд гар үсгээ зурдаг, баталгаа гаргадаг хүмүүсийг дээрүүд хэлдэг гэсэн байна. Одоо даатгалын underwriter гэж байгаа тийм ээ. Хувьцааны underwriter гэж байгаа. Гэрээний доотлолт нь баталгаа гаргаж гар үсгээ зурдаг хүмүүс. Зөв. Одоо хөндлөнгийн гэх юм те. Та бол одоо хэд хэдэн компани Монголын хөрөнгийн бирж дээр гаргахад бол хэд хэдэн компани яг underwriter үйлчилгээг бол үзүүлсэн байлаа шүү дээ тийм. За нэг жишээ ярихад одоо 2014 оноос 2018 оны хугацаанд голомт капитал компанид ажиллаж байхдаа ашиг 3.5 чи бүр миний CV мэг өссөн шүү дээ. 3.5 яг би яг онцлог юмнуудыг л авсан л та. 3.5 дахин өсгсөн гээ. Тэгээд бас Монголын хөрөнгийн бирж дээр хамгийн том бонд болох сүү хувьцаат компани бондыг гаргасан гээ. Яг энэ гол нууц нь одоо боломжтой бол та хэлэх. Гол нууц нь юу вэ? Эднээс гаргахад ер нь хэцүү байсан уу? Ямар ажил хийсэн бэ? Нууц юм байсан уу гэж асууж байгаа юм шүү дээ. Гэхдээ нэг нууцсаад байх ч явах гэдэг. Том амжилтын нууц юу вэ дээ? Тэ. Ер нь бол тэгэл эн чинь борлуулалт шүү дээ, тийм ээ. Борлуулалт хийхийн тулд бүтээгдэхүүнээ сайн мэддэг байх хэрэгтэй. Туршлагатай байх хэрэгтэй. Тэгээд гол нь хүмүүсийн итгэлийг даах хэрэгтэй шүү дээ. Санхүүгийн мэрэгжилд ялангуяа санхүүгийн бүтээгдэхүүн борлуулдаг хүнд бол одоо ингээд хүний итгэлийг даах тэр бол хамгийн чухал. Би одоо ганц алдах юм бол тэгэхээр одоо чи надаас эзэж юм авахгүй. Тийм учраас тийм алдаа гаргах эрх надад байхгүй. Тэгэхээр сайн юм зарах хэрэгтэй. Сайн юм зарахын тулд бид нар зарж байгаа бүтээгдэхүүнээ ард нь одоо ямар хөрөнгөөр баталгаачих юм. Одоо бондын хувьд бол одоо цаад компани ямар хөрөнгөтэй, ямар мөнгө урсгалтай, энэ бондо төрж чадах юм уу чадахгүй юм уу гэдэг асуудал хамгийн том байдаг байхгүй. Нэгдүгээр баталгаа нь найдвартай байх хэрэгтэй. Хоёрдугаар өгөөж нь бас боломжийн байх хэрэгтэй. Бас юун зарцуулах нь тодорхой байх хэрэгтэй. Тийм, юун зарцуулах нь тодорхой байх хэрэгтэй. Тэгэхээр бондын хувьд бол яг банкны ядгаламжтай. Та нарын хийдэг бизнест өрсөлдөд байгаа байхгүй юу? Тийм, тэр бүтээгдэхүүн бас их зүгээр санагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр л одоо банкнаас илүү жоох өгөөж өгч ижил нэг бондо зарна шүү дээ. Тэгээд хүмүүсийн харьцаа их чухал. Сайн одоо үнцаасны брокер, дилеринг компаниудын, underwriter-уудын бизнес бол ерөөсөө л хүмүүсийн харилцаан дээр байдаг. Тэгээ хүмүүстэй сайн харилцаатай байх хэрэгтэй. Тэгэл нэтворкөө хөгжүүлээл олон хүмүүс таньдаг. Тэгээ нөгөө хүмүүс нь бүтээгдэхүүнийг надаас итгэж авдаг бол тэгэл тэр бизнесийн гол амжилт нууц гэх дээр л. За одоо хоёлоо яг хөрөнгөний зах зээлийн гол юм руу ярихад ерөнхийдөө бол нэг 3 ангилаад байгаа шүү тий. Ямар? Одоо өдөр болгоны арилжаанд оролцож байгаа хувьцаа нөгөө компаниудын зарласан хувьцаа байдаг шүү дээ. За тэр компаниуд гэдэг нэгдүгээр ангилд тэдэн компани, хоёрдугаар ангил, гуравдугаар ангил тэгээд энэ ангилууд нь ямар учиртай. Тэгээд хоёр дахь асуух юм болохоор одоо яг залуучууд болон хүн зөвлөхөд яг ямар компани аль зах зээл дээр худалдаалагдж байгаа хувьцааг авах хэрэгтэй вэ? Аль илүү тааламжтай зөв байх вэ гэдэг дээр ярихад. Ангиллын хувьд бол нөгөө компанийнхаа хөрөнгө ашигт байдлаа шалтгаалаад том компаниуд нь ер нь бол нэгдүгээр англи руугаа орж ирээд байгаа байхгүй юу? Жижиг компаниуд үйл ажиллагааны цар хүрээ болон нэгжийн үн хамаарх үү тэнд? Нэгж хувьцааны үн. Нэгж хувьцааны үн гэдэг чинь ерөөсөө л тэр компани нийт үнэлгээг гаргасан хувьцааныхын тоонд л хуваачиж байгаа байхгүй. Тэгэхээр олон хувьцаатай компани
нэгж өгөх нь бага л болно шүү дээ. Тэгэхээр тэр нэгж хувьцаа нь бол ерөөс хамгийн гол нь тэр нөгөө үн цэн гэж юм байна шүү дээ. Үн болон үн цэн гэдэг ялгаа байна шүү дээ. Тэгэхээр үн цэн нь сайн байх юм бол тэр хөндлөлтэй авах хэрэгтэй л дээ. Тэгээ үн цэн нь юугаар тодорхойлт юм гэхээр хөрөнгө болон ашигт ажиллагаа байгаа шүү дээ. Тэгээд түрүүн самбаруудыг ярьсан нэгдүгээр самбар дээр бол нэгдүгээрт аягүй сайн хөрөнгөтэй, ашигтай. Тэгээд 20%-аас дээш нь ер нь бол шаардлаган тийм байт. Одоо зарим компани зөрчсөн юм чинь 20%-аас дээш эзэмшил нь олон нийтийн гарт байдаг тийм компаниуд байна. Тэгээд манайх заавал манай хөрөнгөний бирж дээр бол одоо ингээд хувьцаат компаниудын судлаад үзэх юм бол ер нь 3 дугаар англи, 2 дугаар англи ч гэсэн сайн хувьцаанууд бол ер нь байгаа. Тэгэхээр хувьцаа болгоныг нэг бүрчлэн судлаад заавал тэр англил нэг тийм ач холбогдол өгөхгүйгээр хөрөнгө оруулалт хийж болно. Гадаадад зах зээл рүү орох боломж бүрдүүлэх дансны үйлчлэгийг нэвтрүүлээд байгаа шүү дээ. Тийм. Энэ хэрэг явцтай болж хэрэг данс нэгдэж байна. Манай одоо ер нь бол бэлтгэл ажил хамгаал явж байна. Яг гадаад арилжаанд одоохондоо бол бүртгэж эхлэх байгаа. Яг бэлтгэл ажиллаа хийгээд гадаад арилжаанд оролцсон сонирхолтой хүмүүст сургалтууд өгөөд демо арилжаа гэж яддаг. Тэрний яадаг гэхээр яг жинхэнэ мөнгөөр биш, virtual мөнгөөр арилжаа яддаг. Тэгэхээр яг арилжаанд хийж байгаа юм шиг мэдрэмж төрнөд яг арилжаанд ордог юунаас зэсүүдээс хамгаад тест гэж хэлдэг. Тест. Онлайн тийм тоглоом шиг болж байгаа байхгүй. Тэгээд тэрийг хийж сурж байна. Тэгээд хийгээд сураад сургалтаа аваад бэлэн болохоор энэ чиг арилжаанд орлоо. Тэр бол яг л одоогийн дэлхийн зах зээл рүү хөл тавихад одоо бэлэн болж байна шүү дээ, тийм. Тэгээд яг хамгийн идэвхтэй зах зээлүүд гэх юм бол одоо Америкийн зах байна, Хонконгийн зах байна. Тэгээд цаашаа Канада. Тийм, Канада, Лондон дээр Австрали гэж байгаа л та. Тийм. Гэхдээ ер нь бол хамгийн идэвхтэй захад бол Америк, Хонконг баярлаа. Хүмүүс их арилжаанд ордог хүмүүс тэр хоёроос л хэмжлээ тийм да. Одоо ингээ Монгол улс чинь нэг 3 сая гаруй одоо удахгүй 4 сая дах эрентэй ингээл хүн маань өсөх бах. Танаа явуулж байгаа үйл ажиллагаа олон нийтэд өгж байгаа санаа надад яг хувьд их таалагддаг л да. Яагаад тэгэхээр үндэстэн хөрөнгө оруулагч үндэстэн бий болохын төлөө гэл. Одоо би бол анх ойлгохдоо хөрөнгө оруулагч гэл хүн гэхэд бол би жоохон багтаа тэгж л ойлгодог гэсэн. Гадаад нэг хүн гадаадаас амар мөнгөтэй нэг юм бурхан шиг л хүн ирэх юм байна гэж боддог байсан. Тэгэл цаг хугацаа өнгөрөх тусам мэдээлэл ингээ шинжлэхдэх тусам илүү мэдлэг тэлээлэн л да. Тэгэхээр хүн болгон Монгол хүн болгон өөрсдөө хөрөнгө оруулагч байж болох юм байна. Тэгээ хувьцаа худалдаж аваад тодорхой хэмжээгээр одоо энэ маань урт хугацааны зүйл шүү дээ. Тэгээд ирээдүйдээ хийж байгаа маш том хөрөнгө оруулалт гэж ойлгоод байгаа. Яг энэ дээр гардаж ажиллаж байгаа танаа хамт олонд бол бас маш их талархаж явдаг. За баярлалаа. Тий. Тэгээд хөрөнгө оруулагч хүмүүсийн ярьсных одоо Монгол шиг ийм их хувьцаа эзэмшигчтэй улс баг байхгүй байна. Бид нар ч одоо 9-5 доллараар дамжаад одоо ногд ашгаа хүлээж сууж ногд ашгаа хүлээж сууж шүү дээ. Хүн болгон хувьцаатай тий. Тэгээд одоо хувьцаагаа зарим нь мөнгө болгоцсон, зарим нь одоо сургалтын дэлбэр болгоцсон хүмүүс байгаа. Гэхдээ ихэнх нь бол нэг 90,000 гаруй төгрөг авах юм шиг байлаа шүү дээ. Тийм баг. Тэр нэг сая 600 одоо сонсог бол сая 600 гэнэ. Тийм. 2 сая байсан уу? 2 сая гаруй юм байгаа тий. Тэгээд тэр мөнгөө уул нь бол одоо эргүүлээд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байгаа байхгүй. Нэгэн тал одоо ингэж хөрөнгө оруулагч үндэстэн бүгдээр хувьцаатай юм чинь. Мөнгөө аваад одоо чихэр жимс ундаа арх авдаг биш. Тэг эргүүлээд хөрөнгөний захаас хөрөнгө оруулалт хийж явах юм бол ирээдүйдээ бол илүү ашигтай л байна. Сая ч яг доор нэг л одоо бид нар ч бас нэг дээвэр дор ажиллаад шүү дээ. Одоо нэг давхарт маань танай нэг салбар байгаа. Тэг яг нэг 1702 хувьцаа олгодох болсон. Тэгээд данстай байх гэл юм уу доор бужигнаал юм болоод тэгэл манайхан бас нэг талдаа юм өөх болонгот амар итгэвчдэг. Тэгээ яг тэр дунд процесс бол зарим хүмүүс би хувьцаатай байгаа юугаач мэдэхгүй байгаа шүү. Тэгээд өгнө гингүүт жоохон тууширдаг. Тэгээд тэгэхгүй ерөнхийдөө өөрийнх нь байгаа хувьцаа байна уу, тэр нь бүтэн байна уу, хасагдсан байна уу. Дунд хугацаанд нь бас өөртөө жоохон хяналттай байх хэрэгтэй болов гэж ойлгоод байна шүү. Тэр нь яг хөө чи нийтлэгэл алдаа юм байл л дээ. Хүмүүс хувьцаа авахтаа аюух хүч хөдөлмөр зарцуулдаг гэж байгаа байхгүй. Тэгээ зарахтаа бас нэг баг зэрэг хүч хөдөлмөр зарцуулдаг. Эзэмшигтэй бол ямар ч тийм хүч хөдөлмөр зарцуулдаг юм гинэ. Зүгээр ингээд авцсан би мартчихдаг. Тэгэхээр нэгдүгээр тэр алдаа. Хоёрдугаарт бол бид нар энэ хүмүүст одоо ингээд засгийн газар шийдвэр гаргаад өгсөн байхгүй.
тэр хүмүүс бол хувьцааны ямар ч мэдлэггүй хүмүүс байсан. Яг хоо манай салбарын бол чадлаараа л мэдл боловсрол олохгүй л үдчихээн л та ингээд сургалт мал тэгэл хувьцаа гэж юм байт энэ ордлышгаас ингэж авдیں۔ Ингэж зардیں۔ Ингэж авдیں гэл. Гэхдээ л ер нь бол санхүүгийн боловсрол ялангуяа өнгийн зах зээлийн боловсрол бол маш хэрэгтэй байна. За нэг сонирхолтой асуудал байна л да. Энэ болохоор одоо за би жишээлбэл мөнгөтэй олчлоо. Одоо нэг за банкн дээр бол авч ил хадгаламж хийж чинь тий. Сар болгон үг авдан өөрчлөсөн байдлаар явж байна. А яг хөрөнгөний зах зээл дээр оруулах гэх юм бол хэрхэн яаж хувьцаа авах вэ? Тий. Тэрнийх үр шимийг бас хэдийн хугацааны дараа яаж хүртнэ гэж тооцоолох вэ? Энэ сонирхолтой байна л да. Тий, наа чи аюул сонирхолтой асуудал. Тэгээд манай ихэнх хүмүүс болохоор хувьцаа ангуудаа маргааш ашиг хийж юм шиг бодоод байдаг. Тэр аюул буруу. Хэрвээ 20 жил барихгүй бол 20 жил авахгүй хувьцаагаа одоо 20 жил аваад 20 жил барихгүй бол 2 өдөр ч гэсэн битий ав гэсэн тийм зарчим байдаг байхгүй. Тэгэхээр тэр хувьцаа гэдэг чинь компани шүү дээ. Бизнес байхгүй. Тэгэхээр тэр бизнесээ аягүй сайн судлаад, компани аягүй сайн судлаад үнэхээр таалагдах юм бол маш урт хугацаанд авна гэж бодож авах хэрэгтэй. Тэгээд чи өөрөө залуу хүн байна. Тэгэхээр чамд бол одоо 20 жил, 30 жил хөрөнгө оруулах тийм хугацаа байгаа байхгүй. Тэгэхээр тийм урт хугацаанд бол ер нь ихэнх хувьцаанууд л ер нь аягүй сайн л хөрөнгө оруулалт болно. Яг хадгаламжийн хувьцаатай харьцуулсан тийм судалгаанууд байдаг л та. Хадгаламж бол нэг хүнд баригдаж байгаа шүү дээ тий. Гэхдээ тэр бол муу юм биш. Одоо ингээд мөнгөө ингээд хувааж байршуулдаг байхгүй тий. Нэг хэсгийн хадгаламжинд, бондод, тэгээ хувьцаанд, тэгээ даатгалч гэдэг юм уу. Ингээд бүх багцаа ингээд бүрдүүлэхтэй хувааж байршуул. Бүх мөнгөөрөө хувьцаа авах юм уу эсвэл бүх мөнгөөрөө хадгаламж хийх бол тийм сайн шийдэл бол биш. Тийм банкны хадгаламж чинь манад одоо айгүй өндөр өгөөжтэй. За хамгийн бага л нэг 13-4% таацтай тий. Тэг чинь бол тэр чинь 500 жилдээ бол ингээд нугаларч штэ тий. Тэг хөрөнгө оруулалтын зарчим чинь бол ер нь хамгийн ихний дүрм нь бол мөнгө алдаж болохгүй гэдэг дүрм байдаг. Тэгэхээр яаж мөнгө хийх үү гэж бодхоос илүү би яаж хөрөнгөө хамгаалах уу гэж бодож эхлэх хэрэгтэй. Тэгээ хамгаалаад хөрөнгөө хамгаалаад чадах юм бол одоо би дараа нь ашиг хийх тухай бодож эхлэх байхгүй. Тэгээд түрүү хэллээ хадгаламж байх хэвээр. Дээрээс нь одоо бонд хадгаламж хоёр ч нь ер нь ойролцоо шүү дээ. Адилхан л хүү бодоод өгдөг тогтмол өгөөжтэй тийм хөрөнгө оруулалт. Дараа нь хоёул бонд юм ярина. За одоо хувьцаахаа хувьцаан дээр тийм хувьцаан дээр яач тийм хувьцаан дээр хувьцааг бол одоо Монголоос эхлээд бол мэдээ сайн судлах юм байна. Маш амжилттай яваа, цар хүрээ сайтай, хүртээмжтэй бас компани сонгох хэрэгтэй байна тийм. За тэгээ ерөнхийдөө урт хугацаанд хийж ийн гэж ойлголоо. Бас нэг юм байна л да. Одоо юу гэдгийг 100 мянган ширхэг хувьцаа худалдаж авлаа. Ерөнхийдөө бол өснө, явандаа өснө гэж тооцоолж авч байгаа шүү дээ. Тэр өсөлт бол 10-20 жилийн дараа 100%, 200%, 400% ч байж болно тийм. Хэдэн мянгаар ч ярих баг. Дунд хугацаанд бас одоо юу гэдэг 20 мянга, 10 мянгыг нөгөө үнийн өсөлтийн арилжаанд орж байгаад хугарлын цэгээр нь бас хүмүүс арилжаалагтаад бас зөв мөнгө олоодох шиг байна л та. Тэр бол бас байж болох асуудал үстэй. Тийм байж болно. Яг хоо хоёр янзын хөрөнгө оруулагч байна. Энэ дээр бол яг би нэг ном орчилсан шүү дээ. Хоолны хөрөнгө оруулагч гэдэг. Бенжамин Грам. Тэр номыг уншаарай гэж зөвлөмөр. Хоёр янзын хөрөнгө оруулагч байна. Нэг нь болохоор одоо пассив хөрөнгө оруулагч байна. Тэр нь бол одоо ихэнх хүмүүс. Тэр хүмүүс яадаг вэ гэхээр аваад хадгалдаг. Амар олон жил. Сайн компани аваад хадгалдаг. Хоёр дахь нь бол шинээсээ ярьсан тэр нөгөө аваад ашигтай болон готон зараад тоглох аваад тийм арилжаач байгаа байхгүй. Тэр нь болохоор агрессив буюу идэвхтэй хөрөнгө оруулагч нар байна. Тэгэхээр агрессив буюу идэвхтэй хөрөнгө оруулагч болоход маш хэцүү. Зүгээр ямар ч нэг 90 даалгавар хийхгүйгээр санхүүгийн сайн мэдлэггүйгээр тим юмд орох юм бол мөнгө алдна гэсэн найдвартай мөнгө алдна гэж хэлж болно. Суур мэдлэгтэй байх хэрэгтэй баг. Одоо бас энэ үнэнд нөлөөлөд байгаа хүчин зүйлсүүдээ бас таньж мэдэх нь чухал ах л да тий. Хамгийн их үнд нөлөөлж байгаа юм чинь бол угаасаа л тэр санхүүгийн суур байгаа шүү дээ. Одоо тэр компани ашигтай ажилт юм уу? Тэр компани хөрөнгөтэй юм уу? Тэгээд за тэр хоёр нь бүрдчлээ гэхэд тэр компани эзэд нь шударга юм уу? Тэр Монголын хувьд бол айгүй том асуудал. Яагаад тэгэхээр компани ашиггүй ажиллаулаад байдаг байхгүй. Ашигтай ажиллах боломжтой компани хахад ашиггүй ажиллаулаад өөрсдөө ямар нэг аргаар тэр мөнгөний ингээд аваад байна л гэсэн. Тэгэхээр тэр эзэдийн этик тэр ёс суртахуун бас айгүй чухал. Яг заавал Монгол хэлтгүү бас гадаадын биржээс бол авч болно шүү дээ. Гадаадын бирж дээр бол маш их сонголт байгаа.
Монголын хөрөнгөний танигдсан бүр том брэндүүд хүртэл байгаа л тийм. Одоо Монголын биржээс авах юм бол цөөн хэдэн хувьцаанууд байгаа л да. Сайн засаглалтай. Яг сайн гэж та нэг санал болгоход яг хитэн хичнээн компани хувьцааг та нэрлэх үү? 3 компани нэрлэх бол. За би яг өөрийнхөө багцад байгаа хувьцаанууд л хэлье заяа. Тэгэхээр энэ одоо ингээд хувьцааны талаар ярихаар ер нь бол аюултай. Ягаад тэгэхээр би ч одоо сайн гэж хэлчих юм бол хүмүүс аваад мөнгө алдчих юм бол одоо би буруутчих тийм ээ. Муу гэж хэлчих юм бол монголчин маш жоохон тэр хүмүүстэй бол би бизнес хийж байгаа. Тэр хүмүүс эргүүлээч яага манай хувьцаа муу гэдэг байгаа гэдэг нь шүү дээ. Тэгэхээр энэ талаар маш болгоомжтой байх хэрэгтэй. Яг одоогийн байдлаар миний багцад бол миний IPO-г гаргаж ирсэн мандал даатгал байгаа. Одоо миний ажиллаж байгаа ардын хувьцаанууд байгаа. Өөр юу байгаа лээ? Эрдэнэ хувьцаа. Эрдэнэ дээр би бас ажиллаж ирсэн. Эрдэнэ гэдэг алтны компани бас Монголд dual listing-ийн нэгт ажиллаж ирсэн. Тэдний хувьцаа байгаа. Апогийн хувьцаа байгаа. Тэгэл ер нь бус нь бол бондод байгаа. Гэхдээ би нөгөө аваагүй байгаа хувьцаанаар муу хувьцаа гээгүй шүү. 5-7 жишээ нь одоо аюу сайн хөвдөл ашигтай өгдөг хувьцаанууд байгаа тийм. Тэгээд өөр бас хувьцаанууд байгаа. Говийн хувьцаа. Надад бас говь байгаа юм байна. Гэхдээ миний багцын хувьд бол миний багцын томоохон хэмжээ бол бонд эзэмшдэг, эзэлдэг. Яагаад тэгэхээр бонд ч аюу өндөр өгөөжтэй, найдвартай. Тэгээд энэ саяны дурдсан Монголын хувьцаанууд байгаа. Тэгээд миний багцын томоохон хэсгийг бол гадаадын бирж дээр арилж алдагддаг. Гадны хувьцаанууд эзэлдэг. Тэгээд яагаад бас би гадаад руу ингээ хөрөнгө оруулалт хийгээд юм тэгэхээр нэгдүгээр таншин эрсдэл байхгүй. Тэр чинь доллараар нөгөө хөрөнгө оруулалт хийж байгаа шүү дээ. Валюта гэж. Тий. Төгрөг одоо хямдарчнаа гэж санаа зовлдог. Хоёрдугаар тэр компани хувьцаанууд бол хөрвөх чадвар маш сайн. Тэгэхээр одоо Монгол дээр одоо би чинь одоо хэдэн сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийчихэд нэг өдрөө зарах гэх юм бол бас зарахгүй байх тийм гацчдаг тийм тохиолдол байдаг байхгүй. Гадаадын бирж дээр шууд ингээл секундын дотор хугацаагаар зарна гэсэн. Хөрвөх чадвар сайн. Хашиг эрсдэл байхгүй. Тэгээд засаглалын хувьд бол ер нь бол тэр чинь аюу сайн л компаниуд байдаг л та. Зөв. Засаглал ер нь маш их чухал. Засаглал аюу чухал. Тэгээд мэдээлэл нь маш их тод байдаг. Одоо бүх мэдээлэл нь шүү дээ. Тэр компани санхүүгийн тайлан, жилийн тайлангууд, тэр компани хий эзэмшдэг тэр мэдээлэл одоо хөрөнгө оруулагчдын мэдээлэл хүртэл байгаа. Том шилэн мэдээлэлтэй тийм. Шилэн таастай гэсэн. За одоо бонд ярихад бонд бас худалдаж авч болж шүү дээ тийм. Бонд бол арай илүү богино хугацаанд эсвэл бондын өр өгөөж нь ялгаа нь юу юм бэ? Тэр үеэс шүү дээ багцаа ингээд хуваагаад яатсан байх хэрэгтэй гэдэг. Тэгээд бондын хувьд бол баталгаатай өгөөжтэй. Тэгээд хизээ өгөөжөө төлөх нь тодорхой байхгүй. Одоо жишээ нь надад нэг бонд байгаа. Тэр нь за өгөөж нь хэд байлаа? 21-22 байсан баг шүү. Аюу өндөр байгаа тийм нэгдүгээрт. Хоёрдугаарт хүүгээ улирлаар төлдөг. Тэгэхээр одоо би ч одоо ингээ мөнгө урсгалаа төлөвлөсөн байгаа шүү дээ. Тэгээд одоо ингээ улирал болгоо надад цалин шиг орж ирээд гэсэн үг байхгүй. Орлого. Тий. Тэгэхээр тэр чинь орлого үүсээд тэр талаараа сайн өгөөж нь өндөр байна. Тэгээд бас миний багцын тодорхой хувийг заавал эзлэх хэрэгтэй байхгүй. Ер нь ингээд багцаа ингээд харах юм бол одоо тогтмол өгөөжтэй хувьцаа гэсэн хоёр хэсэгт хувааж болно. Тэгээд одоо зах ингээд хитрхийн үнэтэй болоод одоо бухцаах гэж ярьдаг шүү дээ. Хувьцаанууд хитрхийн өндөр болоод ирэх юм бол тэр багцаа багасгаад бонд хийдэг байхгүй. Чинээс ашиг аваад бонд руу явах гэсэн. Эсвэргээр нь одоо зах бол нэлээд уналттай байгаа шүү дээ. Гадаадын зах ялангуяа ковидос болоод тэгээ бас өөр бас эдийн засгийн нөхцөл байдал үүссэн. Ийм үед бол хувьцаа хямдарч явах тохиолдолд бол бондоос мөнгө аваад тэр хямдхан хувьцаануудыг авдаг байхгүй. Тэгэхээр одоо бол ер нь бол хувьцаа авахд бол бас зүгээр үе гэж бодоод байна. Би бас тэгж бас хараад байгаа шүү дээ. Одоо ерөнхийдөө жоохон хөл хөдөлгөөний зарцаг байдалд орсон байна. Тэгээ нөгөө үйл ажиллагаа явагдахгүй байгаа учраас ашиг орлогомж баг. Тэгэхээр ерөнхийдөө жоохон уналт үүссэн. Тэгээ одоо энэ ковид өөрнөл бол ви загвараар явна гэдэг байгаа шүү дээ. Харин хүмүүс янз янзаар л ярьж байна. Таамаглал ярьж байгаа. Ви юм уу одоо W юм уу те. Эсвэл бүр Nike шиг одоо ингэж зугуухан ингэх юм уу гэл. Янз янзаар л ярьж байгаа л да. Тэгээ хинч дэрийг баттай мэдхгүй. Ер нь бол буцаал хэвэндээ ороод бас шинжлэх технологи одоо хөгжсөн байна. Одоо вакцин гараал ингээл буцаад хэвэндээ орох л байлгүй. Тэгэхээр мэдээж нөгөө хөрөнгөний зах зээлд маань өөрчлөлт орно. Доошоо унах нь ер нь хөвчлэн дээшээ явах болов. Тийм учраас бас сонсогчтой хэлэхэд бас одоо энэ боломжийг ашиглаад судалгаагаа сайн хийгээд маань зочны зөвлөгөөг аваад түүний дагуу бас энэ бас зах зээл рүү жоох ороосоо гэдэг байдлаар. Тэгээ залуу хүмүүс зөвлөхөд бол одоо би хэлсэн шүү дээ. Залуу хүмүүс 20 жил 30 жилийн хөрөнгө оруулах тийм цаг байгаа.
тийм хүмүүст бол одоо нэг өдрийн, нэг сарын, нэг жилийн, 2 жилийн тэр савлгаа бол ямар ч хамаагүй. Яагаад гэвэл цаана дахиад 20-30 жил байгаа. Тэр нь бол ингээд унтсан байсан юм чи ингээд гараал ирдэг байхгүй. Тийм болохоор цаг бол та нарын талдаа. Ер нь та өөрөө хэр их тоглолт хийж байна? Ер нь хийдэг байв. Одоо Америкт байхдаа ч юм уу, энд ирээд ирсний дараа ч юм уу. Тоглолт хийдэг одоо гээд байгаа хүмүүс чинь бол арилжаач таахгүй тийм. Агрессив гэдэг байгаа шүү дээ. Агрессив трейдер. Тийм болоход бол маш хэцүү. За яг хөө техник талаас нь одоо ингээд суурь талаас нь боловсрол талаас нь би одоо ингээд сурчлаа гэж бодъё заяа. За. Тэр бол маш их сурах юм байна. Гэтэл тэрэнд гаргах цаг зам надад байхгүй. Яагаад тэгэхээр би ингээд өдөржингөө өөр янз янзын ажил хийж байгаа шүү дээ тийм ээ. Тийм шүү дээ. Тэгэхээр би цаггүй учраас тийш орч чадахгүй. Тэгэхээр би яг хинж явах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тийм тэрүүгээр л байн ингээд амьсгалаад унтахтаа ч гэсэн бодоол ингээд өдрийн бодол шинийн зүгт болцсон байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүйгээр зүгээр хагас цагаар тэрэн дээр ажиллана гэж бол байхгүй. Тэгэхээр би бол өөрийгөө тэр нэг пассив буюу идэхгүй хөрөнгө оруулагч үздэг. Яг уу би ерөнхий чиглэлийг бол мэдж байгаа. Компаниудаа судалж байгаа. Тэгээд ер нь урт хугацаанд гэж бодож авдаг. Тэгээд зах зээл дээр ч янз янзын юм салгаа болоод байгаа шүү дээ. За яг унлаадаа гэж бодох юм бол би ашиг аваад гардаг. Тэгэхээр урт хугацааны мөртлөө боломж гарах юм бол бас арилжаа хийдэг гэсэн. Тэр нь ихэнх хүмүүс тийм байвал ер нь зүгээр дээ. Бас л би бас яг их сурвалжтай бол биш. Гэхдээ бас ойр дотны хүмүүсээс сонсдог л доо. Одоо ихэнх нь бол одоо бас жоохон онлайн тоглолт руу их орж байна. Тэр тоглолт гэдэг нь жоохон моритэй тоглох юм руу. Бөмбөрцгийн спорт гэдэг гинөө. Нэг тийм байдаг гин. За тэрэнд орж бас мөнгө авдаг гин, алддаг гин. Нөгөөх нь болохоор бас ерөөхдөө жоохон улаарл гэх юм уу? Мөнгө олохын төлөө улаараад зүгээр тэрний дундаас нь маржингаас мөнгө олохын төлөө бас зарим залуучууд жоохон мөнгө алдаад шиг байна л да. Тэр тал дээр зөвлөхөд та бас тийм бодлоо. Тэр бол яг л нийтлэг л хандлага л та. Ер нь хувьцаан дээр ч гэсэн ажиглагддаг хүмүүс одоо ингээд сайн компани, том компани, тогтвортой гэд тэрхээр ер нь бол доргоо. Ягаад тэгэхээр тийм компаниуд чинь ингээд өдөртөө 10-20 өрсдөг байхгүй. Жилдээ айгу багаар өссөн шүү дээ. Тэд баг хадгаламжин дээр би одоо скол шууд all in дээр одоо алдуулалт ял гэсэн тиймэрхүү сэтгүүтэй хүмүүс аяг хэрдэг байхгүй. Тэгэхээр тэр бол яалтчгүй бидний нэг хэсэг. Гэхдээ тэр хэсгээ бол хязгаарлах хэрэгтэй. Одоо тим юм хийж байгаа хүмүүс өөрсдөө хөрөнгө оруулалт хийж гэнэ гэж бодож болохгүй. Тэр бол зүгээр л гэмблдэж байгаа, мөрөйтэй тоглож байгаа л байхгүй. Тэгэхээр хүмүүс яад юм мөнгөтэй бол тодорхой хэмжээгээр мөрөйтэй тоглож болно шүү дээ. Одоо айгүй бага хуваар 5-аас бага хуваар нийт багцынхаа 5-аас бага хуваар тиймэрхүү одоо мөрөйтэй тоглоом шиг хийж бол. Тэрийгээ тоглохдоо бол гол нь би одоо мөрөйтэй тоглож байна гэдгийг үлийн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хүмүүс ингээл тийм амар хаз туршсан юм бичэл би одоо хөрөнгө оруулалт хийж байна гэж андуураад төөрөгдөд идэг байхгүй. Тэр бол яг олсон шиг л алдаал ер нь бол хөвчлээ алдаад дуусна. Казинод орохоор тэгдэг шүү дээ. Казино дандаа л очдөг үстэй. Тэ? Казиногоос ер нь тогтмол мөнгө авдаг гэж байх юм шүү дээ. Ер нь бол жоохон позитив талдаа улс бүртэй алсан харсан. Ер нь бол дотоодынхон байгууллагуудынхаа хувьцааг маш их оролцсон л гэж би хүсэж байгаа шүү дээ. Ер нь бол залуучууд ер нь босод хүмүүстэй л. Тийм дотоодынхаа компанид хөрөнгө оруулах юм бол мэдээж энэ ч одоо Монгол улстай бол хэрэгтэй тий. Тэр компаниуд ч томорхон ирээр олон хүмүүсийг ажилд авна. Олон бүтээгдэхүүнүүд гаргана тий. Бид нэр тэрийг хэрэглэн Монголын эзэн засаг тэлэх тусмал өөр боломжууд бол гарч ирж шүү дээ тий. Боловсрол сайжрна одоо нийтийн үйлчлэгээ сайжрна гэх мэт чинь татрын орлогоор тэгэл ус руугаа оруулах буцаал ингээд иргэд рүү гал тархах хэрэгтэй юм байна шүү дээ. Тийм баг. Тэгээ аж ахуй нэгжсэнд хүртэл арай илүү дарамт багтаа юм шиг байгаа. Бас боломжийн хэм зардлаар хөрөнгө оруулалт босгоод ирчихэж байгаа хэрэг тий. Тийм нэг зээлийн хүү гэдэг юм байна. Багасч шүү дээ. Одоо хувьцаа IPO гаргаад байгаа компаниуд яагаад гаргаад байна гэхээр тэрнээс чинь нэг удаагийн зардал гаргаад тэгээд мөнгө босгочдөг. Тэгээд дараа нь хүү төлнө гэсэн юм болох байхгүй шүү. Яг нь ногдол ашигасаа хуваалцж болно. Гэхдээ тэр бол компани шийдвэр. Ногдол ашиг өгдөг компаниуд одоо сүүлийн үед бол ногдол ашиг өгөх бол дэлхийн нийтээр ер нь модноос гараад байгаа гэж хэлж болно. Яагаад тэгэхээр урд нь хүмүүс ногдол ашигаар ингээд орлого хийдэг гэсэн бол одоо хүмүүс хувьцааных нь өсгөр хувьцаагаа зараад ашиг хийдэг болсон байна.
Тэгэхээр ногд ашиг өгөхгүй байна гэдэг чинь тэр мөнгийг аваад эргүүлээд компанид хөрөнгө оруулалт хийгээд байна гэсэн үг байна. Ногд ашиг одоо жишээлбэл 1702 дээр сая шийдвэр гарсан шүү дээ. Энэ шийдвэрийг зөвхөн тузын хурал нь аль эсвэл хувьцаа эзэмшигчдийн шийдвэр үү юм уу? Ер нь бол ихэнх том шийдвэрүүд хувьцаа эзэмшигчдийн хурлаас гардаг. Ер нь бол тэгэх баг. Зарчмаараа тий. Тэгэхээр гэтэл одоо нөгөө бид нар чи айгүй их жоохтой нэг 20% нь л иргэд болон аж ахуйн нэгжүүд эзэмшиж байгаа. Бус нь бол бас их штэ. Тэгэхээр тэгтэл ер нь бол тэр туз дээр нь иргэдийн тийм оролцоо байх хэрэгтэй байхгүй. Яагаад гэвэл жижиг хувьцаа эзэмшдэг ямар ч төлөөлөл байхгүй. Тэр дандаа шийдвэрийг гаргаад идэх байхгүй. Яагаад тэгж байгаа гэхээр жижиг хувьцаа эзэмшигч нар хувьцаа байгааг үгүй ч мэдэхгүй байгаа шүү нь бол тий хувьцаа эзэмшигч нар ямар эрхтэй байдгаа мэдэхгүй байгаа. Туузад одоо саналаа өгөөд орж болно гэдгийг мэдэхгүй байгаа. Миний ойлгож байгаа харж байгаагаар бол яг 1702 хувьцааны ногд ашиг бол бас хувьцаатай байх ёстой шүү. Бас нэг Монголын урдаа барьж байгаа майнинг компани хувьцаа эзэмшигч Монгол иргэн та өөрөө тэгээ энэ хөрөнгө оруулалт гэдэг бол алсад чинь хэрэгтэй гэдэг зүйлийг урамшуулад өгчлөө л гэж би ойлгох ёстой л гэж бодоо та. Тэгээ энийгээ байлгаа аль болох энийгээ өшөө илүү ихсэгт юм уу те? Тийм байлгаад авч яваасаа гэж л би ойлгоод байна шүү дээ. Хувьцаа эзэмшигч нар маань өөрсдөө яг хувьцаа байгаа яг гэдгийг одоо ойлгох хэрэгтэй. Одоо болохоор хувьцаа гэдэг ямиг сайн ойлгохгүй зүгээр юу гэдэг үлээ энэ чинь халамжийн бодлого шиг хараад байгаа байхгүй. Улсаас зүгээр мөнгө өгдөг тийм хэрэгсэл болчиход байгаа байхгүй. Тэгэхээр одоо сайн нөгөө брокерийн данснууд баахан брокерийн компаниудаар нээлэлээ шүү дээ. Зарим хүмүүс тэгсэн чинь одоо улс одоо ингээд хэдэн компаниг дэмжиж бидний мөнгийг шал хэрэггүй юмуд үрээд данс нээлгчлээ гэдээ уралж байгаа хүмүүс байна. Гэтэл тэр одоо данс чинь нээж гин гэдэг чинь тэр хүнийг та хувьцаатай шүү, таны хувьцаа энэ вэ шүү гэдээ харуулах гэдэг шүү дээ. Тэгээд ирээдүйд одоо та саналаа өгөөд одоо тууцд одоо ингээд шийдвэр гаргахад нөлөөлнө. Одоо энэ хувьцаагаа зарж болно, авч болно гэсэн тиймэрхүү юм хэлэх гэдэг л зарим хүмүүс бол зүгээр халамж гэж хараад байгаа. Зарим нь улс төртэй ч холбож байгаа шүү. Сонгуулийн жил ногд ашиг өгөх гэж байна. Харамсалтай нь бол энэ бол улс төрөөс айгүй хамааралтай явж ирсэн компани л та. Бид нар чинь дээр үед бас нөгөө чалкаг өөрийг айгүй удаан төллөө шүү дээ. Тэр чинь бол зүгээр компани дээр зээлж аваад улсад ингээд тараацсан мөнгө байхгүй. Компани ч ерөөсөө ороогүй шүү дээ. Тэгэхээр бол тэр компаниг аль болохоор улс төрөөс нь холдуулаад илүү яг компани бизнесийн тэм журмаар явуулах юм бол айгүй сайн компани. Хоёлаа нэлээ улс төрчихлээ тий. Тэгэл бүх юм л хамаарна шүү дээ одоо тэгэл. Тэгэл энэ ч одоо тэрнээс ч одоо нэг их найдын ногд ашиг тараж байгаа. Иргэддээр болон аж ахуйн нэгжүүдээр 20% буюу 200 тэрбум төгрөгээр. Бусад компаниудаас одоо Апу 5-7 гээд бусад компаниудаас нийлээд ер нь зах зээлийн хэмжээнд нийтдээ 300 тэрбум төгрөгийн ногд ашиг орж ирж байгаа. Тэр бол айгүй их мөнгө байгаа ч тий. Тэгээ тэр мөнгөө буцаагаад одоо хөрөнгийнхаа биржид оруулах юм бол хичнээн IPO байна, хэдэн хувьцаа байна тий. Маш их мөнгө байгаа. Тэгэхээр аль болохоор л одоо ногд ашиг авч байгаа хүмүүс ирээдүйд өөрсдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулаасай, багцаа бүрдүүлээсэй л гэж би хүсэж байгаа. Тэгэхгүй бол одоо аваад хоол болоод дуусчих юм бол тэр бол тэгэл нэг өдөр, хоёр өдөр асуудал шүү дээ. Тэр шүү дээ. Монголын хөрөнгөний бирж гэж хоёулаа ярьж байгаа. Ер нь манай хөрөнгөний биржийн зах зээл дэлхийдээ харьцуулж болж байна. За Азитай харьцуулж болж байна. Ер нь манай хөрөнгөний бирж яг ямар төвшөнд явж байна? Дунд төвшөнд юм уу, хөгжиж байгаа юм уу, хөгжингөө юм уу, үнэлж байгаа юм уу? Аль эсвэл таны нүдээр харахад ямар төвшөнд байна? Би түрүүний ном орчуулсан ярьсан шүү дээ. Бенджамин Грами ухаалаг хөрөнгө оруулагч. Тэр бол 1949 онд бичигдсэн ном байхгүй. Гэтэ яг классик болоод одоо ингээд ерөөсөө модноос гардггүй зарчмууд нь тэр гарсан. 49 онд бичигдээд дууссан. Тийм бичигдээд дууссан. Тэгээд аюу олон удаа яг ингээд хүмүүс ингээд өөрсдийнхөө үзэл бодлыг оруулаад нэмэлт маягаар, коммент маягаар, тайлбар маягаар ингээд оруулаад авсан байхгүй. Гэхдээ яг үндсэн текст нь бол 49 оны текст гэдэг. Тэгээд тэр дайны дараа тий. Тэгээд тэр текст дээр гардаг тэр бүтээгдэхүүнүүд бол одоо манай зах зээл дээр гаргуул байгаа гэж байна. Тэгэхээр ер нь манай зах зээл ч одоо дөнгөж хөвчгөөл үзээд байгаа тийм зах зээл байхгүй. Тэгээд манай хөрөнгөний бирж ч анх үүсэхдээ бол одоо манайх чинь социалист улс байсан шүү дээ. Тэнгүүтээ объектуудаа
ховчлол хий гэж бийж гаргасан. Тэрнээс яг классик IPO-нууд бол байгааг байна. Тэгээд нэг цэнхэр ягаан тасалбар гэж явсан шүү дээ. Тийм аав ээж нарт байсан гэдэг ярьдаг. Ямар компанид хийсэн ээж мэддэггүй. Тэгээд хайцсан ч мэддэггүй. Нэг юм байсан тэгээд алга болцсон. Тэгээд дараа нь ингээд хүмүүс ухаантай хүмүүсийн гарт нэгээ төвлөрөөд ухаантай гэх юм уу. Одоо тэр ч гэсэн одоо хүчинтэй байдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр үнэт цаас гэдэг бол яг тэр орон цаг хугацаа хамаарахгүй л гэдэг л ойлголт байна л да. Одоо тэр цагаан бишээ цэнхэр болон ягаан тасалбараар бас яах боломжтой юм. Үгүй юу? Одоо тэр юмнууд чинь бүгдээрээ ингээд компаниуд руу орсон байна. Тэгэхээр манай юун дээр төвлөрсөн хадгаламжийн төв дээр за нэг 10-аад тэрбум за би сайн санаж байгаа бол нэг 10-аад тэрбум төгрөгийн тийм хувьцаанууд байдаг гэж байна. Эзэнгүү. Хүмүүс нь одоо ингээд тасалбараа өгсөн, хувьцаа авсан, юу авснаа, хизээ авснаа, ямар компани авснаа мэддэггүй. Тэгээ хайцсан. Тэгэхээр өөрсдийнхээ регистрийн дугаараар одоо ингээд шалгаж болно. Тэгэх юм бол хүн болгон регистрийн дугаараар шалгах юм бол хизээ нэгэн цаг цэнхэр ягаан тасалбартай байсан бол тэднээс чинь нэг компанид орсон байх тийм магадaltaй. Яг го тэр үед байсан 90-ад онд байсан компаниудын зарим нь бол тампуурсан байгаа. Зарим нь бол биржээс хасагдсан байгаа. Гэхдээ зарим нь бол биржтэй байгаа. Тэгээд нэг гой түүх ярихад нэг нөхөр гэж шалгасан чинь бараг 100 сая төгрөг байд. Хувьцаа байсан гэсэн шүү. Тэгэхээр ер нь нэг шалгуулчихад гэмгүй. Одоо настай хүмүүсийн тэр цэнхэр ягаан тасалбаруудыг болол. Яг тухайн үеийн бас нэг хөгжил байсан л байна л та. Одоо бид нар бол мэдээлэл бол масар хурдан авч шүү дээ, тийм. Нэг аппликейшн бүтээгээл тэргүүрийг ингээл дамжуулаад регистрийн дугаараа гээл нэрээ гээл гараад ирж байгаа. Яг тухайн үеийн бас нэг цаг үетэйгээ тэгж таарсан болов уу гэж бодоод байгаа шүү дээ. 90-ад он шиг сонирхолтой байсан юм шиг байна. Таавал 90-ад онд бол яг би чинь бацаа дэлхийн зах зээл явсан шүү дээ. 96 онд явсан шүү дээ, тий. Жаахан хүртээлээ шүү дээ. Тэгээд Точка гэдэг кино гараад л шүү дээ сая. Гингээр илүү хит боллоо шүү дээ. Тэр бол яг уянгаа альтаа л да. Гэхдээ тэрэн дээр яг цэгэр ягаан наслын тийм процесс харагдаж байгаа юм тест. Тэр үед жоох амьдрал тийм байсан. Дөнгөж нээлттэй зах зээл шилжсэн. Тэгээ бас жоохон мөнгөтэй боломжтой усуд нь бол тэр тасбаруудыг сайн цуглуулсан юм шиг байл шүү дээ. Тэгээ манай мундаг бизнесийн менежер чинь ер нь ихэнх нь л тийм ганцхан 8 итгэл хүмүүс байсан байлээ шүү дээ. Тэгж л хөл дээр босцоосон. Бид нар чинь 90-ад онд одоо ингээд зах зээлийн нийгэмд орохдоо л ер нь бараг л бүгдээрээ л ижилхэн төвчнөөс эхэлсэн баг. Тэгвэл зарим одоо сэргэлэн гүлийн хотон бас ингээд 8 хийгээл богино хугацаанд болоод тэгээд Монголонготой компани хөрвүүлээд тэгэл томорсон юм л шүү дээ. Тэгэхээр манай хөрөнгийн биржийн үүсэл хөгжил маань зөвхөн бараг тэр төрөө өмчт байсан өмчүүдийг хувийн хвшлэр рүү өгөхөд зорилгоор бараг нэгдсэн гэж ойлгож болох юм шүү дээ, тийм ээ. За нэг нэршлээ нэг цан зохин гээл нэг гой бөөрийн гой дуурдаг дан гээл зохт юм л шүү дээ, тий. Тэр бол яг ямар процесс дээр хэрэглээ. Тэр нэг IPO их цан зохиж байгаа шүү дээ. Хамгийн анхны нээлт хувьцаа тий. Бас бонд гаргахад бас зогссон баха. Зогссон санагдчих тий. Тэгэхээр биржээр ер нь нэг шинэ бүтээгдэхүүн гаргахтаа нээлттэй ажиллагаа хийхдээ л тэр цангаа зохино. Танах IPO хийх юм бол эсвэл бонд гаргах юм бол зохиж байгаа. Ер нь төлөвлөгөө байгаа шүү. Манайх хамтарч ажиллаарай. Нээлттэй. Кредит банк бол үргэлж нээлттэй. Хамтарч ажиллаж байгаа босоод үйл ажиллагаа болж байгаа. За тэгээд хоёулаа бас аль хоёр салбараа төлөөлөд өнөөдөр уулзлаа. Тэгээд ерөнхийдөө уулзах цаг маань бас ингээд тарж ах шиг байна. Тэгээд ерөнхийдөө санхүүгийн салбар, яг хөрөнгө оруулалтын зах зээл, миний бол ингээд банк гэл холбогдох болно. Тэгээд кредит банк болон ард санхүүгийн нэгдэл. Тэгээд охин компаниудаас манайх хамтарч ажилладаг. Ард даатгал гэл сонссон. Тэгээд энэ яг чигээрээ сайхан хамтарч ажиллаад үндэстэн хөрөнгө оруулагч болохын төлөө бас хамтарч ажиллая. Өнөөдрийн урилгыг хүлээж авч ирсэн танд бас маш их баярлалаа. За маш их баярлалаа. Манай гарч байгаа бондыг аваарай. За. За яштэй. За.